Өглөөний мэнд төргийн эрхэм үзэгчдээ сайхан амарцгаав шинэ өглөөг бидэнтэй хамт тогтож байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдөр сайхан өдөр болно гэдэгт итгэлтэй байна. Эрт тосол нийт олон хөтөлбөрийн Бямб гарагийн дугаарт анхаарлаа хандуулна уу? Өглөө эртлэн босож ирсэн өглөөний эртэж хүмүүсийг та бүхэнд танилцуулъя. Нийтийн даалт ухамсарыг сэрэх Баярлалаа төвийн олон улсын зөвлөх багш Бадамханд, нийтийн даалт ухамсарыг сэрэх Баярлалаа төвийн зөвлөх багш Тунраа. Өглөөний мэнд төргий. Өглөөний мэнд төргий. За тэгэхээр нийтийн даалт ухамсарыг сэрэх тэгээд баярлалаа төв гэж юм тийм үү. Тэгэхээр хүмүүсийг баярлуулдаг газар ахна дээ. Ер нь тийм баг шүү те. Тэгэхээр нэг ийм уламжлалсараа манай Монгол оронд чинь баярлалаа гэдэг үг харьцангуй жоохон цөөн хэрэглэгдэдэг юм л та. Тэгээд тэр утгаараа бодсон. Ер нь ингээд гадны улсуудад явж байхад ерөөсөө л алхам тутамдаа thank you гэдэг үгийг сонсох юм. Тэгээ бид нар ярилцсан байхгүй хэдүүлээ төвдөө юу гэж нэр өгвөл бас зүгээр юм бэ гэж. Тэгээ тэр дундаасаа хүний зүрх сэтгэлийн угаасаа гарч байгаа талархлын үг бол ерөнхийдөө хэлж байгаа хүндээч сонсож байгаа хүндээч одоо бидний энэ би чи одоо 70-80% ус өгдөг гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр Японы эрдэмтний одоо судалснаар Масура Эмото гэдэг хүн бидэг тий. Тэр хүний судалсан за тэгээд өчигдөрхөн би бас Орсын эрдэмтэн Константин Каратковын бас судалгааны ажлыг уншиж ийлээ л да. Тэгээд үзэж хахад бол үнэхээр хүн гэдэг бол ерөөсөө гайхамшиг юм байна гэж. Тэр дундаа цэвэр усны бүтцтэй байх гэдэг бол үнэхээр гайхамшигтай юм байна гэж. Тэгээд тэр ч утгаараа баярлалаа гэдэг нэр одоо хайрлагдсан юм байна. Дээрэс нь ер нь бол зүгээр яг хийж байгаа ажлынхаа талаарч байдаг юм уу тийм ээ. Ерөөсөө нэр гэдэг бол тэр одоо ажлынх нь амин сүнсэн байдаг л да. Тийм учраас нэр хамгийн чухал. Тэгэхээр ямар ч байсан баярлалаа төвд хандсан улсуудын хүмүүсийн тийм ээ хандж байгаа хандлага эргээд одоо барьж байгаа хариу бол дандаа баярлалаа гэдэг утгаар баярлалаа гэдэг үгээр дүрж яадаг учраас бид энэ нэрийг баярлалаа гэдгээр олж өгсөн. Нийтийн даалт ухамсарыг сэрэнэ гэж зөвхөн даалт ухамсарыг биш тийм үү? Нийтийн даалт ухамсарыг сэрэнэ гэдэг бол олон хүмүүсийг, нийтлэг хүмүүсийг тийм үү? Нийтээр нь баярлалаа гэж хэлүүлэх үйл ажиллагаа явуулах нь л та. Тэгэхээр даалт ухамсарыг сэрэх дэлхийн судалгаатгүй өнөөдөр ямар хэмжээнд очсон байна? Монголчууд бас альхын талд нь явж байна. Ер нь яг дэлхийн хэмжээнд одоо тодорхой хэмжээгээр юм чинь ерөөсөө нэг 100 сар мөчнгийн үлгэр шиг штэ. Юу гэхээр 100 сар мөчнгийн үлгэрийг сонсчихсан байлгүй нараа. Нэг юм байдаг да. Нэг арал дээр ингээд сар мөчөнд ингээд алим угааж өгөх банана угааж өгөөд өгсөн чинь тэр хаа холын нөгөө эргээ одоо сар мөчнгүүд тэдэр яасан дараагийнх нь өдрөөс эхлээд нөгөө бананыг угаагаад өөрсдөө угаагаад эддэг болсон гэж. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энд бид нар өөрсдийгөө бас тийм ээ тодорхой хэмжээнд сайхан өөрчлөөд тодорхой хэмжээний даалт ухамсар гэдэг бол ерөнхийдөө л дотор байж байгаа асар их гэрлэлтэйгээ цэвэр ариун эрчмэл гэсэн үг. Тэгээ тэр нөөц эрчмлүүгээ нэвтрэх арга зам руу ороод тэгээ тэрийг нэг жоох ингээд эд хүчүүлээд эхлэхээр сэрэлт гэдэг үйл явдал болдог байна л те. Тэгээд нэг хүн сэрчгээр одоо жишээл хажууд нь хүн унтаад байдаггүй л те. Нэгсэндээ чи сэрсэн юм чинь сэрээрээ хөө энд амьдрал сайхан буцалж ийн гэж сэрэх нь шүү дээ. А тэгвэл тэрийг бол заавалчгүй нэг дуудаад чи заавал наашир гэж дуудаад чи заавалчгүй одоо сэрээчээ гэж бидний одоо өнөөдрийн одоо мэдрэмжээр нэг өгөрөлөл гараараа сэрэх шаардлагагүй юм. Би сэрсэн байж хат надаас цэцэрж байгаа дэлгөөн, энэ багшаас цэцэрж байгаа дэлгөөн, бид бүгдээс цэцэрж байгаа дэлгөөн яах нь. Тэр хүний тэр дотоодод очиод сэрээ гэдэг тохиог өгснөөрөө тэр хүн сэрэх гэж. Ийм л учиртай юм байна. Тэгэхээр нэг хүн сэрсэн бахт нэлээд хэдэн хүн сэрэх учраас нэг улс үндэстэн сэрсэн байхад тийм үү дэлхийн нэг л хүн сэрсэн байхад бусд нь бас сэрнэ. Нөгөө зөв халдвар гэдэг нь одоо явагдах юм шүү дээ. Тэгэхээр миний асуулт би хариултаа ерөнхийд энэ л да. Дэлхийд хэр сэрж байна? Монголчууд хэр сэрж байна? За тэгэхээр ер нь бол ухамсарын төвшин гэж байдаг л та тийм ээ. Тэгэхээр зүгээр л бидний хамгийн ойрхон хүн Далай лам байдаг. Тийм ээ. Далай ламын ухамсарын төвшин одоо мэдээж тийм 1000 одоо хязгааргүй байдаг байлгүй мэдээж. Тэгэхээр ухамсарын төвшин өндөртэй хүний одоо нэг л хүн дээр тийм ээ. Тийм өөрчлөлт яваад бусдад нь нөлөөлдөг байхад нэг гэрт тийм ээ. Нэг хүн хангалттай. Уг нь бол тийм. Тэгэхээр бол ерөнхийдөө Улаанбаатарын Монголын хувьд бол энэ сэрэлт гэдэг үйл ажиллагаа бол их эрчимтэйгээр явж байна л да. Дэлхий бол айл уушээс сэрсэн. Дэлхий өөрөө хөтөлтгөлдөө. Дэлхий өөрчлөлт өөрөө хүмүүсийг сэрээдэг. Тэгэхээр дэлхий сэрээд дэлхий арай өндөр түвшин рүү өндөр одоо өөрчлөлт долгион руу явж хаад бид мэдээж тийм ээ тэгээд суугаад авахгүй шүү дээ. Мэдээж дагаад тэр долгионд нь уу тэр одоо вибрацид нь өөрчлөлтөд тавтамжинд нь долгионд нь таарагдаж явдаг л да. Бас дээрэс нь яг дэлхийн түвшинд ярихад нэг юм байна лээ. Харьцангуй одоо яг элит гэмэгдэх дээд хүрээний дээдсийн хүрээлэнгийн одоо юу гэдгийг үе дамжиж уламжлагдаж ирсэн их мэдлэгийн тэр эзэд чи одоо өнөөдрийн нууц гэдэг байгаа энэ мэдлэгийг чинь дэлхийн хэмжээнд цөөхөн л хүн мэддэг. Тэрийгэ бүр ингээд нууцлдаг байж л тээ.
Нэгэсэндээ жирийн ард иргэд бид нар бол энийг мэдэх эрх нь байхгүй ч цаг үе гэж штэ. Одоо бол харцсангуу цаг үе их өөр болсон гэж. Дэлхийн нийт битгий хэл тийм ээ дээр тэнгэрт оршиж байгаа янз бүрийн асуурын ертөнцч гэлөө тийм ээ дээшээгээ энэ ертөнцүүдэд өөрсдөө хүчтэй сэрэлтүүд явагдаж байгаа учраас энэ дэлхийн бидэнд энд амьдарч байгаа хүн болгоны дотоодод их ховсл явагдаж байгаамаа гэж. Тэгэхээр энэ их агуу их ховсл юу руу бид нарыг дагуулж явна вэ? Юу хааш нь дуудаад байна вэ гэдэг асуудал. Энэ бол ерөөсөө орчлын ертөнцийн сайн сайхнлууд удаж эхэлсэн. Нараа нэг ийм үг байдаг да. Энэ хүмүүс ер нь муу зүйл хийгээд л ахын тэгээд л одоо сайн яваад ах ингээд энэ юутай холбоотой байсан гэхээр тухайн үеийнхаа давтамжтай холбоотой байсан юм а гэж. Одоо уучлаарай муу юм хийгээд ерөөсөө цаашаага нэг алхахч боломжгүй болсон ийм цаг ирж байгаа. Тэгэхээр нэгсэндээ чин сэтгэлийн угаасаа хийсэн буюу тэр цэвэр ирчмээрээ цэвэр хүсэл эрмэлзлээрээ сайн сайхныг хийж бүтээж яваа энэ бүх хүмүүс одоо сайн сайханд хүрэх илүү сайхан амьдрах энэ боломжууд нэгдэж байна л гэсэн үг. Тэгэхээр тэр сайн сайхан эрчим энергийн тухай бас сүүлийн 10 жил нэлээд эрчтэй яригдж байна. За тэгээд нөгөө бомбын нэгдлээ маягийн он тоолол дууссанаар өнөөдөр бас нэг арай өөр цаг үе рүү шилжиж байна гэдгийг бид нар бас тодорхой мэдээллийн хэрэгслүүдээр чөлөөтэй сонсож харж байна. Бас та бүхэн бас энэ нийгмийг сэрээх энэ үйл ажиллагаагаараа бас тодорхой хэмжээний мэдээллүүдийг өгч гэнэ гэж би бодож байна л та. Яагаад би дэлхийн тухай асуугаад байна вэ гэхээр дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн хүмүүс өнөөдөр бас яг энэ далд ухамсарын чиглэлээр монголчуудтай нэлээд холбоотой байна. Биднийг бас нэлээд ач холбогдол өгч хараад байна уу гэж харж гэж харагдаад байна л та. Тийм шүү. Ер нь үндсэндээ нэг багшийн одоо жишээл манай доктор Сэгүү Кришна Рамиш гэдэг одоо бидний багш л да. Тийм. Тэгэхээр энэ хүн чинь өөрөө зүгээр бидний багшаас гадна өнөөдөр дэлхийн хэмжээнд одоо Америкийн, Португалийн, тийм ээ, Испаний, Польшийн за одоо миний л мэдхэн шүү. Шавнартай. Энтхгийн мэдээч хэрэг энтхих Дубайда тийм ээ. Одоо Оросд бас шавнар нь би Казахстан шавнар нь. Тэгэд энэ дундаасаа жоохон монголчуудад илүү илэгтэй хандаад идэв. Тэгээд яагаад монголчууд биднэрт илүү илэгтэй хандаад идэв гэхээр бид нар их сайндаач бас биш юм л да. Нэг үсэндээ бид нар ихгүйгээд байгаа даа биш юм. Энэ цаана нэг бидний нэг хөх толгомны нэг учир бас байх шиг байна лээ. Тэгээ тэр учрыг бол тэр багшийн одоо 9 сарын 22-нд одоо нийтэд дотоод аниргүй, таны дотоод аниргүй их дэлхийн амар амгалан гэсэн лекцэн дээр бас толгомны тухай магадгүй дурдах байх л та. Чухам яагаад энэ хөх толготой хүмүүсийн үүрэг өнөөдөр энэ одоо 90-100-д маш их ач холбогдолтой болж эхлэв гэж. Тэгэхээр энэ утгаараа илүү их бид нарыг тоож хараад дээрэс нь бас газар орон нутгийн одоо буян заяа байна гэсэн үг. Энэ чинь бидний одоо мэдэхгүй байгаа бид нар өөрсдөө дотор нь амьдарч иж мэдэхгүй байгаа тэр их эдийн шидийн тийм ээ тэр их гайхамшигын диважингийн тэр их шамблын тэр орон зайч одоо манай оронд байж шүү дээ. Энийг чинь гадныхан судлаад одоо бишрээд зарим нэг нь мэдэгдэж ирж судлаад зарим нэг нь мэддэхгүй судлаад ингээд яваад байна тийм ээ. Тэгээд тэр утгаараа магадгүй одоо Монгол орны тэр дундаа одоо энэ багш нар тийм ээ одоо Монгол орны иргэд энэ одоо магадгүй одоо доктор Сэгүү Кришна Рамиш багшийн энэ шавнар бол бас энэ дэлхийн одоо нийтийн сэргэн мандалтад оюун санааны сэргэн мандалтад бас тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн үүрэгтэй юм а гэж. Нэг гэсэндээ бид нар үүргээл биелүүлэхээс өөр аргагүй болцсон юм хүмүүс юм а гэдгийг ухаарсан гэсэн үг. Тэгээд тэр л утгаараа ямар ч гэсэн өглөөнөөс ахуулаад ерөөсө боддог ажил нь өнөөдөр тэ хин нэг одоо өнөөдөр нэг 5 хүнд маргааш нэг 10 хүнд тийм ээ энэ мэдлэгийг өгч хийсэн энэ нэг 9 минутын бяцлагыг хийгээд хүн нэг өөрийгөө багч гэсэн таниасаа өөрлөгөө нэг 2 ч гэсэн алхаасаа ийм л юмыг л одоо хүсэж мөрөөдөж өглөө босож ирдэг. Тийм л учиртай хүмүүс аа шүү. За тэгээд анх багштайгаа уулзчихсан тухайгаа бас яриа тийм ээ. Тэгэхээр анх багштайгаа 2011 онд уулзчихсан л да. Тэгээд анхны сургалт явж исэн. Тэр сургалтын дээр нь үнэндээ одоо шилжилт гэж юу яагаан тийм ээ. Би тэрийг бол ойлгоогүй л дээ. Тэгээд тэрнээс хойш ердөө 2 жилийн хугацаанд бид нар асар хурдтайгаар хөгжсөн байна. Өөрсдөө эргээд харахад. Тэгэхээр яг энэтэй адилхан тийм ээ. Бид нар одоо хүн болгон сэрэх тал руугаа одоо хандж гэн хүмүүс одоо бяцлал гэж хаана байдгийг бяцлал хийж үсэх юмсан тийм ээ хүн болгоны л одоо сэтгхүүд бяцлал гэдэг үгнүүд орцсон. Тэгээ сэтгхүүд бяцлал байгаа. Тэгэхээр ерөөсөө
Багшийн маань анхны бидэрт өгсөн 9 минутын бясалгал бол хүмүүст маш их амархан хурдтайгаар хөвж ирдэг л дээ, хүрдэг л дээ. Тэгэхээр багш маань одоо 22-нд энэ сарын 22-нд UB Palace их танхимд бас их сайхан таны дотоод аниргуу буюу их дэлхийн амар амгалан гэдэг ийм сайхан лекцийг тавих гэж байна л да. Тэгэхээр энэ лекцний хамгийн гол утга учир нь юунд байна гэхээр та дотооддоо аниргуу байж чадах юм бол тийм ээ таны гадаадад бол одоо бүх зүйл аниргуу одоо амар амгалан байж чадах юмаа гэдэг ийм агуулмжтай. Тэгэхээр нэг гэртэл нэг хүн амар амгалан байгаад аливаа ямиг шийдэхдээ их тийм ээ нухацтай зөв шийдвэр гаргаж ингэж чадах юм бол Монгол орны хувьд битгий дэлхийд дахинд энэ их сайхан уур амьсгал тэр жигтэй түүх юм аа. Тэгээд энэ бясалгал дасгал маань энэ одоо багшийн маань хийх гэж байгаа лекц бол хүнд зүгээр л их энгийн байдлаар хүрдэг. Энийг хийхэд бол энийг одоо сурахад, энийг сонсоход ямар нэгэн тийм юм шаарддаггүй зүйл тийм ээ. Одоо 9 минутын хугацаанд хийдэг ямар нэгэн хоолунд хорихгүй тийм ээ. Өөрөө хаан хийж болохоор гэртээ тийм ээ. Гадаа гудамжинд одоо найз нөхдөдөө зааж өгөх болохоор ийм энгийн дасгал бясалгалыг бид нар зааж өгсөн байгаа. Тэгэхээр ердөөсөө тий 9 минут гайхалтай байна л да. Яхаа 9 тоо гэдэг бол монголчуудад бол маш өндөр бэлэгдэлтэй тоо. Гэхдээ 9 минутанд бясалгал хийнэ гэдэг яагаад тийм учиртай байдгийг бол одоо бясалгал гэдгийг л одоо олон уул даваал тий хэдэн 100 жилийн туршид ингээд судалгаа шинжилгээ хийгээл нөгөө одоо орчин үеийн хэлээр бол тухайн үеийн хэлээр бол яан хийнэ гэж ярьдаг. Тэгэхээр яагаад 9 минут? Ер нь ийм л тий. Ерөнхийдөө бол орчин үед шүү дээ. Одоо 20 минут тэгэл 30 минут за 3 цаг тэр тэгэл 30 хоног явчих юм бол амьдралаасаа тасраа явчих юм бол ар гэр орон чинь хэцүү дээ шүү дээ. Бодит амьдрал дээр бид нар тийм л эргэн тойронд тийм завгүй одоо цаг хугацаанд амьдарч байна. Нөгөө талаасаа орчлонгийн эргэлт гэж юм байна. Тэрний эргэлтийн хугацаа хэрвээ жоохон хүмүүс ингээ анзаарж байгаа бол ялангуяа настай хүмүүс та бүхэн анзаарж байгаа бол дээр үед бол цаг явдаггүй л байсан шүү дээ. Өглөө олж л байдаг, өд олж л байдаг, орой оллоо хөөхэй гэд. Гэтэл өнөөдөр яаж ин гэрээсээ гарлаа буцаад дөнгөж ажил дээр ирлээ жоохон юм хийгээд дуслаа гадаа харах болсон байна. Тэгэхээр энэ утгаараа цагаараа байдаг гэж нэг юм байдаг. Тэгэхээр цагтаа тохирсон зүйл гэж бас байна. Тэгэхээр энэ гарч ирсэн 9 минутын дасгалын 70 тухамсрыг сэрээгээд байгаа юм шүү дээ. Заримдаа хүмүүс бясалгал гэдэг үгэнд дургүй идэгэн. Тэгэхээр бясалгал гэдэг чинь уулын нэгтийн дургуцаад ахаар үг биш л те. Ерөнхийдөө бол одоо өөрийгөө ер нь бясалгал бүхний цаана бол өөрлөгөө явах, өөрийнхөө яг өөрийн одоо гүн цэг рүүгээ чи хэн бэ гэж таньж мэдэх рүүгээ алхах тэр алхмыг л эхэлж байгаа хүмүүс нэгсэндээ бясалгал гэдэг үгээр л дамждаг л да. Тэгэхээр энэ бясалгал гэхээс илүү би бол энийг 70 тухамсрын дасгалаа л гэж ихэвчлэн нэрлэдэг. Exercise гэж нэрлэдэг бүр. Тийм. 70 тухамсрын дасгалыг хийгээд 70 тухамсраас сэрээснээр өөрийгөө хинбэ гэдгээ таны мэдснээр ямар ач холбогдолтой? Ач холбогдлыг бол үнэхээр тоочоод баршгүй тий гайхаад баршгүй. Урд нь бол ердөөсөө 70 тухамсар гэж мэдхийл тийм ээ ухамсар гэж одоо юу ч хэлээд байгаа энэ ил нь айлын далд нь айлын гэж ерөөсөө бид ч ойлгодгүй мэддэггүй байлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо бол 70 тухамсар гэдэг зүйл чинь ерөөсөө л одоо сэргээд ирэх юм бол хүн өөрлөгөө л явдаг юм байна. Өөрлөгөө л ойртон гэсэн үг юм байна. Дотор хүн гэж манай хүчүүд ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр манай имиж гэдэг байсан юм. Эмээ би ингэх гээд байна одоо яах вэ гэхээр дотор хүнээс асуухгүй юу гэж асууд ярьдаг байсан юм л да. Тэгэхээр би дотор хүн гэдэг тухай үед ойлгохгүй юу гэж байгаа юм бол доо дотор бас нэг хүн байдаг юм байх та гэж ботчоод гүгээ явчихдаг юм байсан. Тэгэхээр ерөөсөө 70 тухамсар гэж яриад байгаа зүйл маань бол ерөөсөө бид нар дотор байдаг. Ерөөсөө ашиглаагүй энийг ашигладгүй юм байна. Тийм ээ. Хаяа нэг одоо бодлого болоод ирсэн үедээ зүүдлэхээр нөгөөх маань зөнтөө айж эхлэх юм бол би зөвнж шүү би зөнтөө зүүдлж шүү гэж одоо бид хэлдэг тийм ээ. Тэгэхээр ерөөсөө ил ухамсар бол ерөөсөө 5 м хөө. 70 ухамсар гэж ярьж байгаа зүүмээ 6 дахь метр хөө. Тэрнээс хашаа 7 дахь 8 дахь одоо хэддэх метр хүч нэгдэж байгаа юм билээ тийм ээ. Тэгэхээр тэр хүчийг бид нэр ашиглаж чадах юм бол ердөөсөө л өөрийгөө таньдаг юм байна эхлээд. Өөрийгөө таниад эхлэнгүүт л хүн чинь өөрийгөө мэдрээд эхлэнгүүт тийм ээ. Би ч нэр ийм хүн биш үү? За би ийм боддог юм байна. Би муухай үг хэлдэг юм. Би атаач юм байна. Би их одоо юу гэдгийг баяжхыг хүсдэг юм байна. Би шуналтай юм байна. За гихмчлэн тийм ээ. Би их адгуу юм байна. Би их ууртай юм байна. Гихмчлэн өөрийгөө ингээд ажиглаж эхэлдэг. Тэгээ ажиглаад эхлэнгүүт хүн өөрийгөө ойлгоод ирэнгүүт за болиё. Энэ юусоо би их бохир долгио өөрөөсөө гаргаж байгаа юм биш үү? За би өөрөөсөө цэвэрхэн долгион гаргахын тулд яах вэ гэхлээр нөгөө сайхан бодлоодыг бодож эхлэх, хүнд сайхныг өрөөж эхлэх, хажуудаа байгаа ханыхаа тийм ээ, учраа олохгүй байгаа ханыхаа учрыг олоолохын тулд зөөвлөх. Миний өгш битээ уурал тийм ээ. Энэ уурал гэдэг чинь их муухай энерги гард юм билээ шүү дээ. Гэх мэтлэн. Тэгэхээр ер нь бол
ганцхан хандаач биш, ганцхан ажилталтаа байгаа хүндээч биш тийм ээ. Иргэн тойрон, орчин тойронд амьдарч байгаа бүхий л хүмүүс, бүхий л энэ зүйлстэй бид хайрцаг сурч эхэлдэг юм байна. Амьдралд өгөхөөс бүхэл юм нэг талаараа нээлттэй болж эхэлдэг юм байна л да. Алхахад их амархан. Учир нь олдгүй байлаа шүү дээ. Урд нь бол тийм ээ. Яагаад өвдөд байгаа юм болоо? Өвдөөл ах юм би тийм ээ. Учир нь хаана гэдэг юм болоо? Яаж ирүүл болох вэ? За эмнэлэг л явъя. За яагаад амьдрал сайхан болохгүй байна? За болохгүй байгаа юм чинь ламруул явъя гэх мэтлэн тийм ээ. Үзмэрч явъя гэл. Гэтэл өнөөдөр бол өөрийнхөө учрыг олцсон учраас өөрд ирсэн өвчнийг тийм ээ. Өө миний өвчин чи ийм байсан юм ба штэ. Гэтэл алга болгочих жишээтэй тийм ээ. Хэд хоёрын тарин хэлэл тэрийгээ өөртөө одоо өөрөөсөө холдуулчих жишээтэй. Гэхмэчлэн одоо өөрөлдөлөг ойрдох энэ аргыг одоо далд тухамсраа ашиглах гэж хэлээд байгаа юм да. Магадгүй өвдөөгүй, зовоогүй тийм үү харилцааны хувьд асуудалгүй байгаа. За мөн нөгөөтэйгөр өөрөө бас одоо ёс суртахууны доголдол гаргахгүй байгаа, уурлахгүй байгаа тийм үү бусдаа ойлголцоод байгаа. Тийм хүмүүст тэгвэл ямар ашиг гарах вэ? Гол ачаал бүгд нь ердөөсөө бас тунрагши одоо саяны тайлбарласан дээр нэмээд хэлэхэд ер нь л бол хүн хоёр тэрхтээ юм гэдгийг их сайн ойлгох хэрэгтэй. Ялангуяа оюун санааны хөгжил дагаж яваа. За дээрэс нь удирдах ажил хийж яваа. За дээрэс нь амжилтанд хүрийгээ зорж яваа. Ийм хүмүүсийн хувьд одоо бидний ирээдүйн хөгжил, ирээдүйн чиг хандлага, хүмүүсийг удирдах хандлага маань ямар байх вэ гэхээр потенциалын чадамж буюу өөрийн дотоод потенциалаа бүрэн ашиглах. Нэгдүгээр. Үүний тулд ганцхан тархиараа сэтгэдэг хойш хоёр тархиа зэрэг ажиллаж эхлэв. Энэ нөгөө баруун зүүн тархины үйл ажиллагааны эдвчил юм. Тэгэхээр орчин үед бидний орчин үеийн амьдрал буюу одоо өнөөгийн боловсролын систем гэхэд жишээлбэл зөвхөн хөвчлэн энэ тархины одоо үндсэн суурь дээр үндэслэгдээд баруун гараараа бид нар бичнэ. Зүүн тархины үйл ажиллагаа бүх баруун талхыг удирдна. Ингээд нэг баруун нэгсэндээ нэг юм өрөвсөн хүмүүс болцсон. Ийм байна. Тэгэхээр нөгөө талаасаа энэ нь өөрөө бас юу руу хөтөлдгөө гэхээр хит их технологийн хөгжил, хит их батлалт, нотлолт тий. Энэ давмгаалаад эхлэхээр хүн байгалийн чадамж буюу зөнгөөрөө мэдрэх, зүүн мэдрэмж, давтамж дэлгэн, мэдрэмж гэдэг хамгийн гол зүйлээ алдаж эхэлдэг гэсэн үг.